За 51-52 дээр алдахгүй болохын тулд эдгээр илэрхийллүүдийг сайн мэдж авах хэрэгтэй. Тэгэхээр одоо энэ жишээ нь ингээд 52-ын төгсгөлөөр буюу чутта гидэмүнида гэх мэтлэн ингээд дуссан байгааз. 51 дээр хэрвээ бичгээр бол чусмнида гидэмүнимнида рагухамнида гэх мэтлэн ингэж төгсгөж болно. Энэ тэгэхээр 51 дээр ч ашиглаж болно, 52 дээр ч ашиглаж болох чухал илэрхийллүүд шүү заяа. За эдгээрийг мэдж явах юм бол 51 52-ыг алдах нь хамаагүй бага байна гэсэн үг. Дээрэс нь энэ дүрмүүдийг ерөнхийдөө бол нөгөө 155 дүрмэн дээр бүгдийг нь хэлж өгч байгаа. Бүгдээрээ гарч байгаа гэсэн үг. За тэгэхээр одоо нэг чухал цээжлэх юм нь ингээд эхэлсэн байвал ингээд төгсгөн, ийм үг орсон байвал ингэж төгсгөн автоматар энийг л цээжлээд авчих гэсэн үг байхгүй юу? Гол илэрхийллүүд нь. За тэрийг зааж өгөөд би шууд нэг өгүүлбэр хэлээд хэлээ явчих. За эхнийх нь тэхийн тулд тэхийн сайн. За үйл үгэн дээр авна шүү. Энийг сайн дэвтэр дээрээ бичээрэй. Үйл үгэн дээр бол ги вихээ, нэр үгэн дээр бол илрэл вихээ болчдөг штэ. Тэрийг бас ялгаарай. За тэгээд тэхийн төлөө тэхийн сайн. Хэрвээ энийг 51 дээр бичээвэл чусамны дал болох ч гэсэн үг. За дараах нь нин год буда гэхээр тэхээс илүүтэй дахиад үйл үгэн дээр. Тэхээс илүүтэй тэхийн сайн. За энэ хоёр дээр жишээ нь өгүүлбэр хэлээ л да. Үгээ цээжлэхийн тулд бичгэн сайн гэвэл сэ танноор вэуги вихээ сэнэн гошиж утта. За тэхээс илүүтэй гэж амж ингээ харьцуулж байгаа дүрм орж ирж байгаа. Нэр үгэн дээр буудаа штэ. Үйл үгэн дээр нин год буудаа, ги буудаа гэд хоёр янз байдаг. За тэгэхээр одоо ингээд ярихасаа илүү сонсгон сайн гэдэг бол марханан год буудаан тэннэн гошиж утта. За би амархан жишээнүүд хэлж байгаа шүү. За гурав дахь нь өөр юм гэвэл тгий гэвэл тэх хэрэгтэй. За жишээлх юм бол 6 авъя гэвэл шинэ үг цэжлэх хэрэгтэй. Тэгэхээр 6개월 딸이면 새 단어를 외워야 한다 гэж бичнэ. За ер нь бол тиймэрхүү илэрхийллүүд их орж ирдэг гэсэн үг байхгүй юу? За энэ дээрээ бас юу ачиж болно? Одоо 51 дээр бичээвэл төгсгөлийн л өөрчлөхөд болно. Тэгэхээр яг заавал чи энийн 52 дээр энийн 51 дээр гэсэн юм байхгүй шүү. За тэгэхээр зүгээр л ерөнхийдөө энэ дүрмүүдийг мэдж хахад би 51 52-ыг сайн ажиллах юм байна л гэж бодчих. За би саяны өгүүлбэрээр бичээ. 6 авъя гэвэл 6개월 따다гаар гол нь хэлдэг шүү. Ягаад бол даадаа нь өөрөө төвшин авах дээр хэлдэг учраас. Төвшин медаль авах дээр заавалчгүй даадаа. За 6개월 딸이면 за ингээр авъя гэвэл гэсэн утгатай үйл үгэн дээр залгана шүү. Тэгээд гэвлэшээр төгссөн бол мэдээж хөвтэй үйтэй өөр юм гэж орж ирж штэ. Дээрэс нь хэлээр төгссөн үгэн дээр бас шууд юм залгана шүү. Тэгэхээр сайхан амжиг гэвэл 잘 살려면 гэж бичээ шүү. За. 따르면 한자어를 외워야 한다. ингээд биччихнэ гэсэн үг. Тэгэхээр 따르면 гэд халт орсон байвал 외워야 한다 гэж ингээд биччихэд 5 оноо авчих байхгүй. Заавалчгүй дүрмтэй бичээ шүү. Тэгэхгүй бол зарим хүмүүс ингээд нэг үг биччихээ тэргээ үзүүлээд дээ шүү. Тэгэхээр буруу болоод байна. За дараах нь. За 왜냐하면을 хэлвэл гидэмүнидагаар дуснаа шалтгаан зааж болохоор за энэ хоёр бол адилхан. Энийг бол зөндөө хэлсэн байгаа. Тактик дээр тэгэхээр ийм тест зөндөө орж ирдэг шүү. За дара면 이하면 хоёр орж ирэх юм бол дара면 이하면 хоёр орж ирэх юм бол энэ чинь аас үзүүл гэсэн дүрм шүү дээ. За энэ мэдээллийн чанартай зүйл дээр хэлдэг байхгүй. Жишээлбэл судалгааны үр дүнгээс үзвэл ингэсэн гинэ, тэгсэн гинэ, тэгдэг гинэ, ингэдэг гинэ гэд. Тэгэхээр ерөн судалгаан дээр энэ дүрмийг заавал ашиглана шүү 53 дээр. За алийг ч ашиглаж болно нэр үгэн дээр шүү дээ. Өөр чи одоо 전문가에 따르면 гэвэл мэрэгчлэнүүдээс үзвэл гээл мэрэгчлэн хийснээс үзвэл. За тэгээ даагүй хатаага гол нь зөв залгах хэрэгтэй. Тэмдэг нэр дээр даагүй хатаа, үйл үгэн дээр индаагүй, ниндаагүй. За энэ бас нөгөө 155 дүрм дээр нэлээд их гарч байгаа шүү. За чусаа 결과 энэ гур бол адилхан даагүй хатаагаар заавал төгсгөрөө. Тэгэхгүй бол хүмүүс зүгээр л ингээл шууд үйл үгээр төгсгөөд байдаг байхгүй. Тэгэхээр алдчихна гэсэн үг. За дараах нь нэр үгэн дээр одоо тэрн гэсэн утгатай энэ эзэн бий болж ш нэрлийн тайлгал аваад жишээлх юм бол одоо ингээд ном нь одоо мэдлэг дээшлүүлэхэд тус олно ч юм уу тэгж бичих юм бол энэ дээр чек гэж бичээл тэгэл мэдлэг хоригдлуулахаа бичээд тэгээд гол нь энэ хойтлынх нь болохоор ниндэ туум을 준다 эсвэл туум이 된다 гэж утсан ч болно. Тэгэхээр тэгэхэд гэд энэ ниндэ гэдэг нь тэгэхэд гэдэг дүрм шүү. нийлүүлээд биччих юм бол бас өөр дүрм болчихно. Тэгэхээр тэгэхэд тус болно. За энэ дэр нэг жишээ авъя л да.
шинэ үг нь ингээд текстийг ойлгоход тус болно гэвэл сэ танога 토픽 문제를 이해하는 데 도움을 준다 гэдэг юм. За дараах нь 얼마나게 알았, 얼마나тай тестүүд бас маш их орж ирдэг шүү 52 дээр ялангуяа хэр их гэсэн үг. За ниня의 дараа авчих юм бол тэхээс хамаарч үйл үгэн дээр залгана шүү. Хэрвээ нэр үг байсан бол дараа. Тийм ээ. Тэгээд өөрчлөгдөнө гэдэг нь араас автоматар аавна. Тэгэхээр ингээд за 얼마나 авсан байна. Тэгвэл би энийг хэрэглэх хэрэгтэй гэдэг цэжрээ мэдчих хэрэгтэй байхгүй юу? За жишээлх юм бол хэр их бэлтгэс хамаарч үр дүн нь өөрчлөгдөн гэвэл 얼마나 준비하느냐에 따라 결과가 달라진다 гэж зэжлэж. За 결코 гэдэг нь огтхон ч гэсэн үг. Бас энийг өөр 전혀 гэж бас бичиж болно. огтхон ч тийм шээ гэдэг байхгүй юу? 결코 энэ хоёр ороод ирэх юм бол бишээ гэдгийг араас аавна. 전혀 결코. За огтхон ч тийм зүйл бишээ. Тэгэхээр тэмдэгнэр дээр 은 гэдэг нь орж ирээд үйл үгэн дээр нин нь орж ирээд тэгээ тийм бишээ. огтхон ч амар зүйл бишээ гэвэл 결코 쉬운 것이 아니다. эсвэл 것은 아니다. тэрнийх ялгаа байхгүй. 쉬운 일이 아니다 гэж бас бичиж болдсон шүү. За тэгэхээр тэр бол амар зүйл биш ээ гэсэн үг. За 쉽다 чинь бэн хувираад ингэж үчигдэн шүү. 쉬운 것이 아니다. иймэрхүү маягаар. 아니다гийн хувиргаж болохгүй шүү. Шууд цэг тавина. хэрвээ би энийг 51 дээр байсан бол 아닙니다 гэж бичиж штэ. За дараах нь дараа гэд тэгээд араасаа 다르다 их явдаг. тэрнээсээ хамаарат тэр нь өөр гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо жишээ нөгөө багшаасаа хамаарат заах арга нь өөр гэх юм бол 선생님에 따라 교수 방법이 다르다. хэрвээ 51 дээр байсан бол 선생님에 따라 교수 방법이 다릅니다 гэд бичнэ гэсэн үг. За 교수 방법은 багшлах арга, заах арга болох нь шүү дээ. эсвэл 가르치는 방법 гэсэн ч болно. За эсвэл одоо ингэдэж шүү дээ. бас дэлгүүрээс хамаарат үнэн өөрөө байгаа шүү дээ. Тэгэхээр 가게에 따라 가격이 다르다 гэх мэтлэн. Ингээ бичиж сурчаарай. Тэгвэл ийм тест зөндөө орж ирнэ шүү. За дараах нь 면 тэгвэл тэгж чадна. За жишээлбэл тэтгэлэг авал солонгос сур чадна шүү дээ. Тэгэхээр 장학금을 받으면 유학할 수 있다. 한국에 유학할 수 있을 것이다. гэдэг ч юм тэгээд бичнэ. За энэ их чухал илэрхийлэл шүү. За даагүй хадаа нь одоо ингээд өгүүлбэрийн төгсгөлд байхаараа гинэ гэдэг нөхцөлөөсөн шүү дээ, тийм ээ. Тэгэнгүүт өгүүлбэрийн дунд ороод ирэхээр тэглээ гээд за иймэрхүү тестүүдийг ингээд митинг дээр маш их ажиллаж өгч байгаа шүү. Тэгэхээр дор хаяж нэг 50-60-ыг одоо ингээд орчуулж өгч байгаа хамтраад хийж байгаа тестүүдийг хийчээд дараа нь өөрөө бас нэг 50-60-ыг ганцаараа хийгээд үзүүлээрэй. Үзүүлэхгүй байхаар ч худлаа болчтой шүү. За зөв хийсэн буруу хийснээ мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр үнэхээр чухал шүү. За даагүйхээс авах юм бол тэглээ гээд гэж аав. Нэр үгэн дээр раагүйхээс тэмдэг нэр дээр даагүйхээс үйл үгэн дээр ин даагүй эсвэл нин даагүй. Нин даагүй гэвлэгч дээр орж ирнэ. За энэ дүрмийг 155 дүрмээс үзээрэй. 155 дүрмийг дуусгасан байхад бичгэн дээр сайн оноо авна. Гэхдээ бичгэн дээр үзүүлэхгүй байх юм бол худлаа шүү. За тэглээгээд тийм шээ гэж. Тэгэхээр ингээд нөгөө ном уншлаа гэд ухаантай болохгүй ч юм уу. Эсвэл тийм байлаа гэд одоо ингээд нүдний шилцүүлээ гэд нүдний хараа модохгүй гэсэн тиймэрхүү тестүүд зөндөө байгаа байхгүй юу. Тэгэхээр 안경을 쓴다고 해서 시력이 나빠지는 것이 아니다. 나빠지다는 үйл үгээрээ муудах байхгүй. Тэгэхээр мууддаг юм бишээ гэж хэлвэл 나빠지는 것은 아니다 гэж. За тэглээгээд тэгвэл болохгүй гэж ийм илэрхийлэл бас байдаг байна тийм ээ. За жишээлх юм бол одоо баян байлаа гэд хүнийг ингээд дорд үзэж болохгүй ч юм уу. Эсвэл ингээд сагсуу байж болохгүй ч юм уу. Тиймэрхүү юм дээр хэлж болно. За мөнгөтэй байлаа гэд. За мөнгөтэй байхыг 돈이 많다 тийм ээ. 돈이 많다고 해서 постик яах вэ? Шүмжлэх гэх үү? Тэгж болохгүй л гэсэн үг юм. Хамаагүй муухай үйлдэл хийж болохгүй л гэсэн үг. 나쁜 짓을 하면 안 된다. 나쁜 짓 гэхээр муухай зүйл хийхийг хэлж байгаа. 짓을 하면 안 된다. иймэрхүү тестүүд орж ирж болно шүү. Энэ теда가 буруу хичээд байдаг шүү таад. 안 된다 гэх мэтлэн ингэж шиш болно. эсвэл 돈이 많다고 해서 Q만 하면 안 된다. Q만 하다는 сагсуу өнгөрөө гэсэн үг. Тэгээ сагсуу өнгөрөө байж болохгүй гэж шиш болно. За дараах нь 반드시 заавал орж ирж байна. Эсвэл гүг орж ирэхээр заавал их шаардлага байхгүй. Жишээлбэл заавал энэ шил зөв шаардлага байхгүй ч юм уу. Заавал
дандаа ногоо идэх шаардлага байхгүй. Тэгвэл ингээл пирюга идта пирюга овта ялгаагүй ингээл тиймэрхүү маягаар бичиж болно шүү. Заавал тэгэх шаардлагатай гэвэл ил пирюга идта. Пирюн нэг онцгой ялгаа байхгүй шүү. За илсүдүү идта. Одоо энэ пирюга овсомнида гэдэг ингээд энэ нөгөө 51-ийн тест буюу 1-р даалгавар дээрээс гараад ирсэн шүү дээ. Муурныхоо хоолыг авчрах шаардлага байхгүй. Яагаад гэвэл доотлын өгүүлбэр дээр нь манахаас бэлтгэсэн шүү гэд чоёга чүмбэсэмнида гэсэн өгүүлбэр байсан болохоор тэрийг хүүхдэд уншихгүй зүгээр муурны хоол авчраараа гэж сонирм бичээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол 간식을 가져올 필요가 없습니다 гэж 51 дээр ингэ бичиж байна. Тэгэхээр энэ дүрмүүдийг заавал мэдчих хэрэгтэй шүү. За илсүдүү иггүй гэхээр тэгчиж болно, тэгчиж бас болно. Тэгэхээр одоо буруу ойлгочих бас болно. Одоо ингээд ингэх юм бол одоо иймэрхүү тестүүд байдаг байхгүй. Ингэх юм бол хүмүүс ингээ буруу ойлгочих болно. Бас дээрэс нь бас гомдчих болно гэж бичих юм бол энэ хоёрыг нэг өгүүлбэрт авч болдог гэсэн үг. За одоо жишээ нь буруу ойлгохыг бичээл та. Одоо ингээд хүнтэй ярихгүй юу ч дуурахгүй байх юм бол хүмүүс ингээд 말을 안 하면 오해할 수도 있고 гэд ингээд хаалт ороод ирлээ. Тэгэхээр буруу ойлгочих болох ба тэгээ дахиад хаалт ороод ирвэл гомдчих болно ингээд ингээ хойноо ингээд тэгээ гомдлын тайлахын тулд мол гэдэг өгүүл рүү явж ивэл за бижида гомдохоор хэлж бол бижида биш бижида гэж ингэж бичдэг. Бижилсүүд үйдэ. Инхээр гомдчих бас болно гэж тусгачдаг байхгүй. За иймэрхүү маяг. За дараах нь тэгвэл тэгэхэд хэцүү гэж. 음연기가 어렵다. За 기가 гэж бичиж болно, 기 гэж бас бичиж болно. Тэгээд 어렵다는 жоохон тийм оюун санааны зүйл дээр, 힘들다 бие махбодын зүйл дээр. За жишээл өвлөөрт босоход хэцүү гэвэл 힘들다гаар хэлэх хэрэгтэй. Шүний ээлж ажил хийхэд хэцүү гэвэл 힘들다гаар хэлэх хэрэгтэй. 힘들다 гэж тусгаж штэ. 51 дээр байсан бол 힘듭니다 гэж чинь нийлэмгээгээд тийм ээ. За тэгвэл одоо жишээлх юм бол энэ дээр жишээ авъя л да мянтай хамт ингээд нэг өгүүлбэрт орно шүү л гэсэн санаа байхгүй юу. Тэгэхээр штэ одоо жишээ нь бэлтгэхгүй бол тэнцэхэд хэцүү гэдэг юм бол 준비 안 하면 합격하기 어렵다. 아니면 합격하기가 어렵다. ялгаагүй зүйл аахгүй. Тэнцэх чинь ялч ингээд оюун санаа нөгөө тиймэрхүү зүйл хичээл мичээлтэй холбоотой учраас оривдаар хэл. За дараах нь тэр нь тим хүн бүрт өөр байдаг гэж. За энэ мада бол бүр гэсэн үг. Тэгэхээр эсвэл заавал хүн байх албагүй л энэ дээр дэлгүүр бүр өөр байдаг байдаг ч юм уу тэгэл гэж. За хүмүүс нь ингэж боддог. Энэ болохоор хүмүүсийн ерөнхий ойлголтыг. Жишээлх юм бол хүмүүс нь одоо ингээд сахарыг муу гэж боддог ч юм уу. Эсвэл хүмүүсийн нэг тогтцоо ойлголтууд байдаг ш. Тиймэрхүү юм дээр даагүй сэнгээ хандаг авч байгаарэ гэсэн үг. Тэгвэл мэдээч үйл өгөн дээр бас индаагүй гэдээ өөрчлөлтөд ороод ирнэ. За жи мальгу гэдэг нь хориглож байна. Битгий тэгээ. Тэгэлгүй та тэгэх хэрэгтэй. Жишээлх юм бол одоо кола уулгүй ус уух хэрэгтэй гэхээр кола 마시지 말고 물을 마셔야 한다 гэж бичиж байна. Тэгээд энэ дээр ингээд 52 дээр иймэрхүү тест зөндөө орж ирж шүү заяа. Одоо ингээд цэцгийг ингээд байн услаад байлгүй заримдаа ингээд хаяад авслах хэрэгтэй гэл тиймэрхүү. За да бумын болохоор олон давтамжийг илэрхийлдэг дүрм баггүй юу. Тэгээд лээвэл. Жишээлх юм бол одоо ингээд үгээ цэжлээд лээвэл үгийн байлаг сайтай болно гэвэл 새 단어를 외우다 보면 어휘력이 풍부하게 될 것이다. За энийг биччихье. 새 단어. Нэг хоёрхан үг цэжлээд ийм 풍부하다 болохгүй шүү дээ тийм ээ. Илбэгдэж болохгүй. Тэгэхээр 외우다 보면 гэж бичвэл цэжлээд лээвэл өдөр болгон цэжлээд байвал гэсэн үг. За тэгчээд 어휘력중 үгийн байлаг 어휘력이 풍부해지게 될 것이다. 될 것이다 гэвэл тэгэх болно л гэж. Тийм байх болно. Тэгдэг одоо элбэг хангалттай болох болно л гэж. За дараах нь 얼마나인지 모른다. За энэ нь болохоор хичнээн тийм имийг мэдэхгүй эсвэл хичнээн тийм гэж саннаа манна гэсэн утгатай. 얼마나 이쁜지 모릅니다. гэж бичээд байдаг шүү дээ 51 дээр. Тэгэхээр ямар хөөрхөн гэж саннаа манна гэж орж байна. Эсвэл хичнээн тийм эсгийг мэдэхгүй ийм эсгийг мэдэхгүй гэдгээр ч бас орж ирж байна. Тэмдэг нэр дээр инжи, үйл өгөн дээр нинжи. Мэдэхгүйгийн араас бас мэддэг нь бас орж ирж болд шүү аль та. За жишээ нь
Монгол의 길이 얼마나 막히는지 모르겠어. ингээмэл Монголд зам ямар их өглөрдөг гэж санана гэсэн утгаар орж ирдэг. За тэр нь чухал боловч тэр нь бас чухал. Одоо мах идэхин чухал боловч ногоо идэхин ч бас чухал гэдэг бол 고기를 먹는 것도 중요하지만 야채를 먹는 것도 중요하다 гэд шууд цэг 52 дээр. Тэгээ би яг зүгээр амархан ярианы жишээнүүд авч байгаа шүү. Тэгэхээр тухайн текстээс хамаарал дотроос нь үгээ аваад тэгэл энэ дүрмээ авчна гэсэн үг байхгүй. За маньяг ороод ирэх юм бол дамян гэдэг дүрм их орж ирдэг. Тэхэл юм бол гэсэн утгатай байхгүй юу? Одоо жишээ нь тэмдэг нэр дээр дамян, үйл өгөн дээр ин дамян, эсвэл нин дамян гэдэг орж ирнэ. За хэрвээ боломж олдох юм бол би ингээд ядуу хүмүүс тусламаар байна гэвэл маньяг 기회가 된다면 형편이 어려운 사람들에게 도와줄 것이다 гэж бичнэ. Тэгэхээр иймэрхүү юмыг шууд ингээд хэлж чадах ч юм уу эсвэл дүрмээсээ үзэх юм бол шууд хэлж чадна гэсэн үг байхгүй юу? Тэгээд сайн ингээд дүрмүүдээ ашиглах хэрэгтэй. Тэгэхгүй бол зүгээр ингээд хараад мэддэг хэрний өөрөө ашиглаж чадахгүй бас тохиолдол их байдаг байхгүй юу? 기회가 된다면 형편 이 누구 амьдралын боломж тааруу 어려운 사람들에게 도와줄 것이다. ингээд бичсэн гэсэн үг. За иймэрхүү юм бичиж чадчихна гэж чинь бас 54-ыг бичиж чадна гэсэн үг шүү дээ. 53, 54-ыг. За сүүлийнх нь хичнээн амуурын орохоор ад од байдаг. За жишээ нэгдүгээр даалгавар дээр хичнээн угаасан ч цэвэрхэн болохгүй гэж гараад байсан байхгүй. Тэгэхээр хичнээн ингээ хэлсэн ч ойлгохгүй байна гэвэл амуурын 말해도 못 알아들어요. 아니면 아무리 말해도 이해 못해요. 이해 안 가요. гэж хэлж байна. За яаж вэ? ад од ордож амуурыг араас хичнээн гэсэн үг. За 은는 나는 디시다. 나는 디시다 гэдэг нь тэмдэг нэр дээр орно. За 라는 디시다 нэр үгэн дээр орно. За тэгэл урдталтаа нөгөө 인다는 닌다는 гэж үйл үг нэг шиг гэвлэгч харж байгаа гэсэн үг. Юу н энэ дүрмийг амар их алддаг шүү. За гişгээр төгсөн бол инда는 гэвлэгчээр төгсөн бол нинда는. Тэгээ энэ да는 гэдэг нь гисэн гэсэн дүрм байхгүй гисэн утгатай юм а гэж. За жишээлх юм бол одоо баян гэсэн утгатай юм а гэдэг тэгвэл пужара는 디시다. Гэл пужач нэр үгээр орж ирж байгаа болохоор. За тэгдгийг хэлдээмаа гэд энэ бас нэг тодорхойлолтын дээрх орж ирдэг. Жишээлх юм бол одоо ингээд цаг болалт гэдэг нь ийм зүйлийг хэлдээмаа гэл ингээд бичих юм бол өнгөсөл марханда, нингөсөл марханда гэж явчихна. За энэ дахиад нөгөө гисэн ч орж ирж байна. Гисэн давуу талтай юм аа. Эсвэл сул талтай юм аа гэд давуу тал сул талтай тестүүд 52 дээр их орж ирдэ шүү. За тэрний давуу тал нь тийм юм аа гэд дуусгач байна. За энэ ниндэ гэдэг нь хад гэдэг дүрм тэгэхэд тэгээд зардал их орно. Жишээлх юм бол аялахад зардал их орно гэвэл 여행 하는데 비용이 많이 든다. 든다 буюу tilda нийлнэ гэгдсэн шүү. За өөр хичээл хийхэд цаг их зарцуулна гэвэл 시간 бишээ. гадаад хэл сурахад 외국어를 배우는데 시간이 오래 걸린다 гэдэг юм. Энэ 닌데 гэдэг дүрмийг 52, 53, 54 дээр амар их хүчтэй шүү. За сүүлийнх нь эн데 반해 гэвэл нөгөө 반면тай адилхан эсрэгээрээ. Жишээлх юм бол энийг 53 дээр хэрэглээрэй. Жишээлх юм бол өссний эсрэгээрээ гэвэл 진가 한 тэгээ заавад дэ 반해 тэр нь буурсаа гэх юм. За тэр нь тийм биш ээ, ийм биш ээ гэсэн утгатай дүрм гарч ирж байна. За энэ хэдийг заавал зэжлээрэй. Яг бол энийг 100% мэдчихэж л 51-52-ыг сайн ажиллана. За дээрэс нь бас ийм одоо номон дээр чи иймэрхүү текст хүснэгтүүд байна. Энэ хүснэгтүүдийн би зургуудыг оруулчихъя. Тэгэхээр та хэд одоо жишээ нь энэ өөмөрөө тийм учраас гэдэг дүрм орчвол тэгж чаднаа гэдэг ч юм уу. Энэ өөмөрөө гэдэг нь гэдэг үнэтэй адилхан дүрм байхгүй юу? Тэгэхээр иймэрхүү юмыг хэрэглээд байгаа л гэсэн үг. Дорож 50-аас дээшийг ажиллаж иж сайн болно шүү. А энэ дэр хамгийн чухал юм нь энэ илрэлийг ийм өөр шүү гэдгийг ингэж зааж өгч байгаа гэсэн үг. Чал өөр шүү гэдгийг зааж өгч байгаа гэсэн үг. Тэгэхгүй бол хүмүүс нөгөө илрэлийг анзаарахгүй бичээд байдаг байхгүй юу? За тэгэхээр би энэ хүснэгтийг ингэж оруулчих заяа. Тэгэхээр энэ хүснэгтийг бичиж аваад 51-52-ийн тестийг ядаж 60-70-ыг хийчих юм бол айгүй шал өөр болчих واخгүй. За тэгээ 53 дээр бас зайлшгүй хэрэгэлдэг нэг харваад дүрэн байгаа. Тэгээ тэрийн мэдээл тэгэл өөр янз янзын нэг 20-30 грамм хийчихэд тэгээд болчих واخгүй. Уулна л. За тэгээд 54 дээр бол үг л сайтай байх хэрэгтэй. Хамгийн гол нь үг. Үг дүрм 2. 54 бол үг дүрмтэй байхад бол яач жисэн бичнэ гэсэн үг. Гэхдээ зарим хүмүүс нэг анх удаа өгж байгаа хүмүүс цагтаа амжигдгүй асуудал гараад идэв шүү. За энэ хүснэгтүүдийг би оруулчихъя.